Шинэ HSK 3 дугаар хувилбарын level 4-ийн үгнүүдийг үгсийн жагсаалтын дагуу өдөр болгон нэг үгийг сурцгаая. 爱情 хайр дурлал. 我相信真正的爱情。我 би 相信 итгэдэг 真正的 жинхэнэ 愛情 хайр дурлал. Би итгэдгээ жинхэнэ хайр дурлалд. За, эзэн биеийн хойноос үйл үг шууд орж ирдэг те. Тэгээд араасаа монгол хэлний өгүүлбэр бүтцтэй яг адилхан явдаг. Тэгэхээр би итгэдэг жинхэнэ хайр дурлалд. Ямар хайр дурлал вэ гэдгийг д оруулан тодтож өгч байна. Дараагийн өгүүлбэр 爱情让人变得更勇敢. 爱情хайр дурлал 让人 хүнээр аарээр буюу хүнийг хүнээр 变得. За, bien гэдэг үндсэн утга нь хувирах, өөрчлөгдөх гэсэн үг тийм ээ. За, хоёр толгойтой д болохоор тэгэхдээ тийм, ингэхдээ ийм гэдэг дээр да, дэ гэдэг дөө. Хятад хэлэнд ямар гоё бичдгийг гэхээр бичихтэй, ямар гоён, ямар хурдан гүйд юм бэ гэхээр гүйхтэй, ямар хурдан юм гэдэг бүтцээр хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ дөө нь хоёр толгойтой дөө буюу тэгэхдээ тийм, ингэхдээ ийм гэж хэрэглэдэг. Да, дэ гэдэг дөө байна. За, биэнд хувирлж өөрчлөгдөх дөө буюу тийм болтгоо. Ямар болдог гэхээр гэн илүү юнган зоригтой, эр зоригтой байна. Тэгэхээр хайр сэтгэл нь хүнийг хувирч өөрчилдөг илүү эр зоригтой буюу илүү эр зоригтой болгодгоо. За, дахиад нэг өгүүлбэр жишээ харъя. Би жинхэнэ хайр дурлал, харилцан ойлголцол, дэмжлэг дээр тогтдог гэдэгт итгэдэг гэнэ. За, энэ өгүүлбэрээс харахад ганцхан үйл үгээр захирч байна тийм үү? Нэг л өгүүлбэр ахна. За, тэгэхээр би итгэдэг гэж эзэн биеийн хойноос үйл үгээ орууллаа. Араасаа монгол хэлний өгүүлбэр бүтцтэй яг адилхан бичигдэнэ. За, харъя. Биг 我 за, итгэдэг гэдгийг төрүүлээд оруулах хэрэгтэй гэсэн тийм. Тэгэхээр 我相信. За, би итгэдэг. Гол юм айлчлаа. За, юунд итгэх вэ гэхээр үйл өгтэй холбоотой үг нь хойноос ороод явах нь. Дараалныг адилхан жинхэнэ жинжэнд хайр дурлал 愛情 ши. Жинхэнэ хайр дурлал нь бол харилцан ойлголцол. Харилцан互相ойлголцол гэхээр лижие. За, лижие гэхээр ямарваа нэг зүйлийг ухаж ойлгож, учрыг нь ойлгохыг лижие гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр харилцан бие бинийгээ ойлгоод хө болон дэмжлэг гэдэг нь болохоор ч гэж хэлэх нь. За, тэгэхээр хятад өгүүлбэр орчуулах юм бол би итгэдгээ жинхэнэ хайр дурлал нь бол харилцан ойлголцол болон дэмжлэг юм аа. За, энийг монголчлоод орчуулах юм бол харилцан ойлголцол болон дэмжлэг дээр тогтдог юм аа гэж утгажилж гаргаж ирэх нь. Дараагийн өгүүлбэр тэдний хайр олон бэрхшээлийг давсан ч аз жаргалтай хэвээрэл байна гэнэ. За, тэгэхээр энэ өгүүлбэрээс харахад хоёр үйл үг харагдаж байна. Бэрхшээлийг давсан ч буюу бэрхшээлийг давсан. За, гэхдээ энэ хоёр маань хайр дурлал нь аз жаргалтай хэвээрэл байна гэд хоёр дахь үйл үг орж ирж байна. Тэгэхээр хоёр салгаж өчгөнө шүү. За, тэгэхээр тэдний хайр буюу эзэн бие нь тааманд愛情эзэн бие болж орж ирж байна. За, бэрхшээлийг давсан гэнэ. Маш олон бэрхшээлийг давсан. 很多困难经历了гэж хэлэх нь. За, 经历гэдэг нь болохоор туршлага гэсэн үг тийм ээ үндсэн утга нь. Тэгэхээр туршлагатай болсон, давсан, туулсан гэдэгтэр 经历гэдэг үйл үгийг ашиглах нь. Тэгэхээр тэдний хайр дурлал нь бол давж туулсан, туршлагатай болсон, маш олон зовлон бэрхшээлийг давсан ч буюу 但是 гэвч боловч утга солигдож байгаа учраас таслын хойноос 但是 орж ирдэг тийм ээ. Боловч хайшаа гэнэ. За, хайшаа гэдэг нь болохоор тэгсээр л байна, ингэсээр л байна гэж орж ирэх нь. хан синфу буюу маш аз жаргалтай байсаар л байна. Хятад өгүүлбэр орчуулах юм бол тэдний хайр сэтгэл нь давж туулсан маш олон зовлон бэрхшээлийг гэвч бас л маш аз жаргалтай байсаар л байна. За, тэгэхээр дараагийн хоёр өгүүлбэрийг та нар өөрсдөө орчуулад үзээрэй.